За бүгдээрээ сайн байцгаана уу? Би Дакурмын зогсолт влогийн дараагийн дугаар та бүхэнд хүргэчихэд энэ удаагийн дугаараар болохоор аялын нэвтрүүлгийг гээд одоо би Чингис хааны сонгосны бол дээр ирсэн байна. Тэгээд энтгэлөө явж байгаа маа. Тэгээд ажиллаар яваад тэр дэлбэндээ бас энтгийн Акурмын зогсны дэлгүүрүүдээр нэг орж үзье. За тэгээд та бүхэндээ бас тэр энтгийн зогсны дэлгүүрүүдээр ямар хөө байдаг талаар сонирхолтой санаатай одоо яг аялал эхэлж байна. Тэгээд өөр ажилтай албан ажиллаар явж байгаа учраас бас яг ингээд нөгөө маш их цаг зав гаргаж загсны дэлгүүрүүдийг бол хайж амжихгүй баг. Тэгээд тэр дундуураа бас нэг ганц хоёр загсны дэлгүүрээр ороод гоё Акурмын загсны влогоо та бүхэнд хүргэхийг бодно. За энтгэгт уулзцгаая. За ингээд аялал маань эхэлж Улаанбаатараас Хонконг дүүнсээ Хонконг буулаа. За тэгээд дараагийн нислэг хүртэл 5 цаг байсан учраас одоо тэр Хонконгийн улсын буудлын дээр кофе ууж, жамун дэлгүүр хэсэж тэр авийн зүйлүүдтэй сайхан улсын буудлаа танилцчаа. Тэгээд мод идж аваад Япон, Ромаа идсэн. Тэгээд 5 цагийн дараа одоо энтгийн нэлээдгүй том хот болох Мумбай хот руу Хонконгоос Мумбай чиглэлд өглөөний жолоос болсон байгаа. За тэгээд Мумбай руу нисэхэд бол нэг 5 цаг орчим 5 цаг гарч юм уу та нисэх юм байна лээ. Тэгээд Мумбай хотод очиод кондишны ханаа төрсөн учраас нэг их онгоцны буудлаар бичлэг хийж чадаагүй. Маргааш нь явахын өмнө буудлынхаа үүдэнд барилах Акурмын загсыг, далайн загсыг бол бичиж авсан байгаа. Тэгээд яг очсон өдрөө болохоор гэрий кондишны ханаад чи бас тийм тоглоом биш байлээ. Тэгээд энтхийг ханаадны юм уусан. Дорхноо гайг уусан. Ер нь бол нэг 3 удаа уугаад л миний ханаад гэдэг юм гайг уусан байгаа. За тэгээд усны буудлын дээр буудлаа авчныг онцоод тэгээд Дели хот руу ниссэн байгаа. За юу ч манайха Делигийн усны буудлын дээр ниссэн байна. Одоо Гая гэдэг газар руу нисэж байна. Тэгээд Гая дэрний 2 хоног ажилтаа тэр ажлаа дуусгачаад тэгээд буцаад Дели дээрээ 2 хоног гэхдээ засны дэлгүүрүүдээр орж ирэх санаа байна. За Делигийн усны буудлын сайхан цэвэрхэн сайхан байна оо. До 50 дугаар гейтээс нисэн. Тэгээд гейтлэг болоход явж байна да. Тэгээд би энэгээр нэлээд судлаад одоо фармуудыг хайсан боловч фармууд яг хоттойгоо бол ойрхон байдаг юм байна. Нэлээд хол зайтай. Тэгэхээр энэ удаа бол фармууд руу явж амжихгүй зүгээр ганцын загсны дэлгүүрүүдээр орж та бүхэндээ бас загс сонирхол бодолтой байна. За тэгээд хэдүүлээ subscribe гай дээр очиж уулзъя. Гай гэдэг маань одоо Подгая гэдэг бүхэн багшийн одоо түүхт тийм газрууд ихтэй мэндэн шүлэнүүд ихтэй тийм газар байна. Тийш одоо мөргөлөөр явж мөргөн. За тэгээд бусад Дели дэрж байгаа хэдүүлээ уулзцгаая да. За тэгээд Делигээс нисээд Подгая ирлээ. За Подгая бол бурхан бошид үүсгэхийг олсон газар. Энэ бурхны шиндээ хүн болгоны хувьд бол маш ариун дагшин мэндэн газар байгаамаа. За тэгээд энэ ч эргэл мөргөлөө хийгээд за миний хувьд бол маш их талархалтай байгаа. Үнэхээр одоо энэ ариун газар гэдэг бол маш сайхан хувь тохиол юм гэж бодож байгаа. Ойрхон 2-3 тийм төвхт газараар орсон. Эхнийх нь Олдон Шаваргийн агуу гэдэг тийм газараар орсон байгаа. За энэ газар бол босод их ариун дагшин
их хөөхтэй газар юм байна лээ. За дараагийнх нь болохоор бурхан багшийн одоо 2 дугаар номын хүрдийг эргүүлсэн одоо ширчэндөө айлцсан газар гэж үздэг. За энэ дэлхийн одоо бурхны шинтэй улс болгоноос орох хүмүүс ирж нэргэл мөргөл хийж, нэм бясалгал хийж ингэж байдаг газар юм байна лээ. За 3 дугаарт болохоор Наландрын их сургуулийн төөрөөр бол аялсан. Нэргэл мөргөл хийсэн. За тэгээд энэ сургууль бол дэлхийн ерөнхийдөө хамгийн анхны их сургууль гэж тооцогддог. Тэгээд маш олон ламнартай оюутнуудтай олон мянган багш нартай за энэ сургуулиас бол маш эрдэмтэн мэргэд бол маш их төрж исэн юм байна лээ. За тэгээд энэ газруудаар явчаад буцаад одоо Бодгаяда ирээд одоо Монгол сүмээр орсон. Тэнд бол ерөнхийдөө одоо дэлхийн одоо бурхны шинтэй улс болгоноос ерөнхийдөө улс болгоны сүм дугуйн байдаг юм байна лээ. За тэгээд тэрний жишгээр одоо Монгол темпл ус байгаа. Тэгээд Монгол темплээрээ орчоод эргэл мөргөл хийчээд бид одоо буцаад энэ жодогоо дийлэлөө болсон байгаамаа. За одоо тэгээд дийлэлд очиод та бүхэндээ яг зорьсон хөрмийн загсны дэлгүүрүүдээр бас хамтдаа аялахыг бол болноо. За өдрийн мэнд. Юу яцхан манайхаа. Тэгээд мань чинь загсны дэлгүүр хааж явж байгаад өөр захаар ороод ирсэн. Тэгээд одоо ийшээ бас нэг удахгүй яваад нэг загсны дэлгүүр орох санаатай байна. Тэгээд зөв энтхийн зах хэрнээ ямар хөө байдгийг үзэх гээд. За тэгээд ингээд баахан жөнгөө бараа. Цоцнод байд юм байна дөө. Хүн Америк шавсан тийм газар нь биш. Тэр төлөөр харьцангуй гайгүй. За. Одохгүй юу энэ дэр хөрмийн загсны зах дээр уулзцгаая да. Юу вэ? За загсны дэлгүүр хайсан олдсонгүй ямарсан нэг хаяг болоод очсон боловч тийч загсны дэлгүүр байсангүй. Тэгээд нэг ганц кофе уух юм гээд нэг газар орж сууж байна. Тэгээд энэ удаагаар ерөнхийдөө нэг аялын дугааруудаа нэг жоо эхлүүлэе гэж бодож байгаа. Монгол очихороо ер нь бол нэг дахин сэлэнг энтергээд орон төлөвөө явж бас агсчдын хараа ороод загсны танилцуулах маягтай тэгээд дэлгэтэйгээ бид тэр ярьж байгаа. Тэгээд айл болох видео хийх боддог. Тэгээд ойр тус ажил ихтэй болохоор амжихгүй маа. Тэгээд ямар ч гэсэн энэчнээс одоо маргааш орой буцах тийшээ хадна. Тэгэхээр тэрнээс өмнө ямар ч гэсэн загсны дэлгүүр олж жижигч байсан тоож байсан амаа өнөө загсны дэлгүүр яваад та бүхэндээ бас нүд хөжөөлөх юм харуулна гэсэн зорилготой бол байгаа шүү. Мөргөж байна. За тэгээд нилээ нарийнхан гудамжаар явлаа. За баг мөргөлчих шиг юм. Их хүнтэй газараар явсараа байгаад нэг дэлгүүр олж ирсэн. Тэгээд энэ болохоор юу юм бэ? Jika Aqua Dreams гэдэг юм. Хөрмийн загсны дэлгүүр байна. Тэгээд ишээ хэдүүлээ орж танилцъя те. Вау. За. Hello, sir. Hi. Sopa. Sachin. From GK Aqua Dreams. Yeah, nice to meet you. Rolman. Yeah, nice to meet you. Same to you.
Service Drive. It's the angel fish. Yeah. You know what? Yeah, I know. Angelfish. Долс нэг ийм брэнд байгаад байгаа юм байна энэ тэгт. General Aid. Энэ болохоор холоор ирэх юм байна шүү дээ. Энэ холоор ирэх байна. Тань нөгөө нэг их харилууч. This how much? This one? Oh, энэ дэр байдаг шүү дээ. Oh, yes. Internally and Энэ тоо 420 рупис. Энэ эндхийх чинь дандаа ингэ доороо шууд үнэн бичээтэй байдаг шүү дээ. Энэс холоор илгэж байна. Окей. Yeah, I know. Энэ нөгөө нэг агууд энэ гурав энэ одоо юу шүү дээ нөгөө нэг хэдүүлээ хүрцлийн маягтай юм шиг байна. Энэ бас сайн агууд энэ. Yeah, okay. Fungus. Энэ read all гэдэг нэг брэнд байгаа шиг байна. За тэгээ энэ бүр нэг том жис нөхцөл байна гэж хэлсэн. Service Drive. Бэтэн бета ичсэн. Айны хүн ашиг доогуур нэг бүгдээр холбоостой байгаа юм биш үү? Beta motor. Yeah. Last aquarium display tank. White spot гарчлаа юм байна. Zebra, silver shark. Gararufa? Yeah. small one, Gararufa. Энэ нөгөө Gararufa чинь гар идэх заасан сте гарны янз олоолоо авахаар гар хөлөө хийчих нэг массаж хийдэг гарууд чинь. Энэ шиг дээ. Нэг тухтай нөхөр. $2,500 рупий. 450? Service Drive. 4,500. Sure. Мөн идэнт тасал. Много гад л байгаа шүү. За ингээд зорж байгаа форум. Тэгэл тандгаас энэ сэбом байхлаа тань зарж гин өө. Тэр нь болохоор ингээд 50 рупий. 50 рупий чи үлээ 100 рупий чи нэг 4200 авцаа байгаа. Тэгэхээр 2100 тэр нь юм биш үү?
Энэ болохоор нөө хийдэж байгаа юм дээ. Оскар яа. Зонай. За энэ чээс нэг харж исэн болоо. Тим. नहीं नहीं जहाँ से मैं आता था ये किस साइड का है हाँ За энэ Африк Америк холцсон сайхан л байгаа юм байна. Subscribe. Тэгээ сүмнэрүүдтэй ер нь юм байна аа гоё. You make this one? Handmade? Жихэн гэр хийсэн байна да. Чэнэс хэсэг гараад болжод. Энэ дагуура илсмэс харин мэд юм байна. YouTube. Oh yeah. भी शेयर करेंगे ना आपसे कुछ энэ ч нэр Монгол байхгүй шүү дээ. Тэгэхээр чинь forests. No. This one. Yeah. It's my YouTube channel. You drop the subscribe. Thank you. За нөхдөө voice over-ийг шааргуулсан. Яг энэ дэлгүүрлөө орохын аа миний микрофоны маань цэнийг дуслаа. Тэгээ өдржингөө бичлэг хийгээд микрофон байнга асаалттай ингээд явсан учраас микрофоны маань цэнийг хөрсөнгөө. Гэсэн ч яг ямар ч гэсэн төрсөн авсан. Тэгээд энэ тгийн нэг ямар ч гэсэн 2 дэлгүүрээр ороод тэгээ бичлэг хийлээ. Тэгээд энэ дэлгүүрүүд маань ерөнхийдөө одоо хаа газар байдаг. Тэгээд загснууд байт юм байна. Пангас, Оскар, тэгээд Африк хэлхийдүүд байт юм байна. За жижиг төрлийн загснууд их байт юм байна. Ямар ч гэсэн гүпи бололж харсангүй. За мичнус мойлч гэдэг юм уу те. Амьд төлөв гардаг заснуудыг бол барыг харсангүй дээ. Тэгээд энэ GT-ийн төднүүд бол бас их байт юм байна. Оскарууд бол нэлээ их байна. Тэгээд юнитруунд одоо бүр хэлэхгүй бол болохгүй байгаа энэ энтгэх хүмүүс бол их сайхан найрсаг хүмүүс байдаг юм байна. Ямар ч дэлгүүрээр орсон. Маш найрсагтаар хүлээж авдаг юм байна. За тэгээд өнөөдрийн маань нэвтрүүлэг бол ерөнхийдөө ингээд өндөрлүүлье. Тэгээд дараагийн дугаар болохоор бас нэг нохон муурны дэлгүүрээр бас нэг орсон байгаа. Тэгээд тэрүүдээр бол нэг жоохон бичлэг хийсэн 9-10 минутын видео болох бах. Тэгээд дараагийн дугаараар нохон муурны дэлгүүрээр хийсэн бичлэгээр уулзъя манайха. За бүгдэнд нь баярлалаа. Баярлалаа. Subscribe. Анхны аяллаа нэвтрүүлэг болохоор туршлага их тутлаа. Тэгээд дараагийнх дээр бол сайхан хийнэ гэж бодож байгаа. Баярлалаа. Баярлалаа. Summer, the breeze is playing soft through the palm trees, the sound of the waves lapping up.